Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Дэмбэрлийн Нарамтуягийн тархины үр тарилцсан хүмүүс номын нээлтүүллээ. За номын зохиогч хэлэхдээ бид тархи оюундаа юуны үрийг суулган түүнийхээ ургацыг хурааж авдаг. Сайн бодол зөв хандлагын үрийг хархиндаа үрслүүлж чадах юм бол өөрөө төдийгүй үр хөвгтөн ч гэсэн түүгээр тэжээгдэж бүр өргөн зураглалаараа харах юм бол за энэ нийгэм зөв хөгжнө. Үүний тулд сайн үрийг олон хүний тархи оюун ухаанд нь зүрхэнд нь ургуулахын тулд бидний хамтран бичлэлсэн тархины үр тарилцсан хүмүүс номыг бичсэн юм а гэж шинэ бүтээлийнхэн үнцнийг тодорхойлсон байна. Тархины үр тарилцсан хүмүүс номын зохиогч Нарамтуя. Та бид бие биенийхээ тархи зүрх оюун санаанд сайн сайхны эрг зөв, үнэн чудраг, бүтээлч хөдөлмөрч байх тэрл үрийг гэр бүл, анги хамт олон ажлын нөхөд бүр цаашлаад нийгэмдээ түгэж явах ёстой. Хүн үнээрээ оршихын мөн чанар одоогийн бидний хит шүтээд байгаа материалын баялагаас илүү сэтгэл амгалан аж аргалтай амьдрах гэдэг ганц цэг дээр очиж огтолцдог гэд хүн болгон сайн сайхан амьдрахыг хүсдэг. Энэ бол ерөөсөө хүн болгоны ганцхан хүсэл. Тэгсэн хэрнээ ганцхан хүсэл байгаад байгаа хэрнээ тэр хүсэлтэд хүрч чадахгүй байгаад байгаагийн учир шалтгаан нь юу юм бэ гэхээр бид нар хүсээд байгаа ганц зүйл дээр нэгдэж чадахгүй байгаа юм байна л гэж ойлгосон. Тэгээд тэр нэгдэж чадахгүй байгаа юмыг хайгаад яваад байсан чинь эцэстээ тэр бол ерөөсөө бид нар тарих оюунлуугаа л өөрсдөө жоохон эргээд харчих хэрэгтэй юм байна л гэж бодсон. Тэгээд өөрөө өөрийнхөө тарих руу жоохон эргэж хараад уулзаж уулзраад хамтын амьдралаа үргэлжлүүлж явахдаа хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж байхдаа бас нэгнийхээ тарих оюунлуу хараад нэгнийгээ хүндэтгээд ер нь нэг тийм жоохон оюунлаг амьдралыг л хамтдаа бүтээчвэл нөгөө хүсээд байгаа нэг зорилгодоо хүрчих юм шиг санагдсан. Сэтгүүлч Нарамтуя тархины үр тарилцсан хүмүүс нэвтрүүлгийнхаа эхний 3 дугаарыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдийн хүртэл болгоод харин дараагийн дугааруудаа Монголын радиогийн 3 дугаар суваг P3-аар тархины үр цуврал хөтөлбөрийг үргэлжлүүлэн хөтлөн хүргэсэн. Хөтөлбөрт дөрөгдөн оролцсон зочдын дундаас 11 хүний ярилцлагыг дээжлэн авч радиогийн ярилцлагыг инхүү ном болгон буулгаж уншигчдын гар дээр нэгэн шин оюуны талх болгон хүргэж байна. Бодлын үрээс ургасан тархины үр хөтөлбөрийг Монгол Германы хамтарсан Ашигт малтмал технологийн сургуулийн багш оюутнуудтай хамтран бэлтгэж ном болгон уншигчдын гар дээр хүрэхэд ч гэсэн энэ л сургуулийн хамт олон дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Сэтгүүлчтэй бид хамтарч ажилласнаа нэгдүгээр маш их баяртай байдаг. Ер нь бол манай олон нийтэд харилцах албаны ажилтан Чулуун цэцэг маань яг энэ санааг биднэрт анх хэлж ирсэн. Тэгээд Нарамтуя сэтгүүлчтэй анх уулзаад яг энэ тархины үр гэдэг анхны телевизийн нэвтрүүлгийг үргэлжлүүлээд ингээд хийх тэрэн тэр дундаа манай сургуультай хамтарч хийх энэ санааг биднэрт ярилцж танилцуулж байсан. Тэгээд тэр үед бол бид ерөөсөө манай сургуулийн гол зорилго бол биднэрт нийгэмд энэ нийгмийг одоо авч явах энэ инженерүүдийг бэлтэн. Энэ инженерүүд нийгэмдээ хариуцлагатай ийм иргэд байх ёстой. Энэ нэгсэндээ тархиндаа маш зөв үрийг суулгасан ийм оюутнуудыг бид бэлдэх ёстой гэдэг бидний энэ зорилготой яг нэгэн уулзалтаар уулзж исэн ийм нэвтрүүлэг болох байсан учраас бид ерөөсөө энийг маш одоо дуртай хүлээж авч ингэж дэмжиж ажилласан. Нарамтуя сэтгүүлч Монгол хүн Монголын зүрх дараагийн удас бодлого зөв зам эзэнгүүдэл хариуцлага нэгсэн цуврал бич чадах цэг таслал гэд асуудал дэвшүүлсэн зохиогчийн хөтөлбөрийг санаачилж өөрөө бас хөтөлж үзэгчдийн хүртэл болгож байсан. Гэхдээ эндээс болохгүй бүтггүй хэцүүгийн тухай хичнээн их ярих тусам асуудал нь өөрөө улам томроод идэв. Тэгвэл болж бүтэж байгаа сайн сайхан бүхний тухай, сайн хүмүүсийн тухай нийгэмд хэрвэл олон хүний тархинд зөв үр соёолох байх гэдэг бодлын үрээр энэ тархины үр тарилцсан хүмүүс номоо бичиж сайн бүхний үрийг зөв амьдрахын утга учирыг нийтэд нийгэм түгээхийн төлөө энэ номоо хэвлэн гаргаж байна.